Яасан мэцхан уу. WooCommerce дээр хийгдсэн өргөлтийн төлбөрийн тооцоолол хийдэг энэ плагин тавчхан хэлцүүлье. WooCommerce дээр өөр дээр болохоор ерөнхийдөө бид нар энэ хөргөлтийн талаар хөргөлтийн төлбөрийг шийдгээд бүлээн төвхтэй гэх шүү дээ. Жишээ нь нэг бүс үсэг яг хэд одоо ерөөсөө Монгол улсыг сонгоход цаашаа ерөөсөө задгаа байхгүй. Дүүрэг, хороо, хот, аймаг энэ бүхэн байдаггүй. За ийм болохоор ерөнхийдөө энэ плагиныг одоо нэг өөрийн зүгээс хийсэн юм аа. За энэ плагин нь болохоор ерөнхийдөө Улаанбаатар хотын 9 дүүрэг 200-аад орнуудыг 3 бүсэд ингээд ангилаад хуваачсан байгаа л хэдэ. За хөргөлтийн үнийг орууллаа, хадгаллаа. Тэгээд ерөөсөө ашиглаад явчихнаа гэсэн. Энийг бүгд юм шийдчихсэн байгаа. Орон нутаг бол ерөнхийдөө за 21 аймгийн 300 цомгийн бүх дата бол аль хэдийн орчихсон байгаа. Орон нутагт бол ерөнхийдөө нэг л хөргөлтийн төлбөр зааж байгаа. Яг тэгвэл унаанд тааж байгаа болохоор. За ийм байна. За яг тэгээд таад бас өөрсдөө программист ч юм уу те кодны мэдлэгтэй хөгжүүлэгчүүд ерөнхийдөө цаашдаа аймаг сумд одоо ингээд бас тодорхой бүс хуваах ч юм уу, хөргөлтийн төлбөрөөр ангилах ч юм уу ингээд явах боломжтой. За хэдүүлээ ер нь туршаад үзье. Яг яаж ажиллах юм бэ? За ингээд бараа манай хийдийн секцэнд орчихсон байна. Захиаллаа. За одоо энэ дээр ерөнхийдөө хөргөлтийн төлбөр тооцоологддог. Улаанбаатар хот. Монгол дүүрэг. Миний локал хост ерөнхийдөө жоохон удаан байгаа компьютер жоохон мяа усгасаар. За энэ 5 дугаар хороо бол ерөнхийдөө хаа бүст ордог юм байна. Хавнаа гэсэн. За энэ зүгээс үзье. 21 дугаар хороо. За энэ 21 дугаар хороо ерөнхийдөө би бүст байна. Одоо энэ ерөнхийдөө сансрын тойргоос хоошоо дариг тал руугаа гэсэн. Одоо ингээд веб стор байж байгаа. За веб бүст нь болохоор ерөнхийдөө хотын аслагдсан дүүргүүд болж байгаа. Багнуур, Багхангай, Малайх. За энэ нь бол ерөнхийдөө орон нутагтай адилхан зарчмаар явна. Унаанд таадаг болохоор. Гэхдээ та веб бүст дээр бол үнийн тохиргоо өгөх боломжтой. юм байна. За аймаг сумдууд бол ерөнхийдөө дээр нэг л үнийн зарчмаар явж байгаа. За нэг юм шиг юм да.